Ихэнх хүндэд зарчим төлөөлөгчид мал хатагтай 5 хүнд энэ өглөөний мэндийг ялахыг Монгол Хэдтийн гашин сухад ганцхан бомбын хил дамсан төмөр замын бүтээл байгууллагын ажлын хүрээнд 5 төмөр зам болон Хятадын төмөр замын барилгын бүрийн инженерийн товчоо группийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зорих яслын үйл ажиллагаа үгээр хийснийг мэдэгдэв. 尊敬的各位来宾、女士们、先生们，大家上午好。自宣布汤汤河铁路有限责任公司与中国铁建大桥工程局集团有限责任公司蒙中甘肃松花都甘旗魔都口岸跨境铁路建设框架内签署施工合同的仪式已经开始。 Ингээд хоёр талын төлөөлөгчдийг танилцуулъя. Монголын талаас Монгол Улсын их хурлын гишүүн зам тээврийн сайд Дэлгэр сайхан, зам тээврийн яамны төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга итгэлдэг, төмөр замын газрын суурь бүтцийн газрын ахлах мэргэжилтэн дөлөв, 5 төмөр замын гүйцэтгэх захирал Дүгэрж ав. 我来介绍一下双方的代表。蒙古国国家大霍拉尔议员兼交通运输部部长德格萨汗。 交通运输部铁路与海运政策协调司长伊蒂戈特，汤汤河铁路有限责任公司执行经理杜格扎布，铁路局基础设施处高级专家叫多勒根。 Хятадын талаас бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад суух онц бүгд бүрэн эрхтэй эчин сайд Шэл Рижван. Бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад суугаа эчин сайдын яамны эдийн засгийн худалдааны албаны зөвлөх Лю Жинжи. Бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад суугаа эчин сайдын яамны эдийн засгийн худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ. Хятадын төмөр замын барилгын гүр инженерийн группийн дэд ерөнхий менежер Ли Говчан. Хятадын төмөр замын барилгын гүр инженерийн групп интернэшнл дэд ерөнхий менежер Ши Шаовчен. 中华人民共和国驻蒙古国特命全权大使申文娟女士，中国驻蒙古国大使馆经贸处赞灿柳金志，中国驻蒙古国大使馆经贸处秘书长曹越，中国铁建大桥工程局铁路公司 集团公司董事李国强，中国铁建大桥工程局集团国际有限公司总经理谢小成。 Эрхэм зочдтой баярлалаа. Ингээд гашин сухад ганц мод бомбын хил дамсан төмөр замын бүтээл байгуулалтыг ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурхийг 5 төмөр замын гүйцэтгэх захирал Дүгэрж ав. Хятадын төмөр замын барилгын гүр инженерийн группийн дэд ерөнхий менежер Ли Говчанарыг урьж байна. 感谢来宾，我们邀请汤汤河铁路有限责任公司执行经理杜格扎布和中国铁建大桥工程局集团公司副总经理李强国签署甘肃松花都甘旗魔都口岸跨境铁路建设项目合同。 Ингээд Монгол Улсын их хурлын гишүүн зам тээврийн сайд Дэлгэр сайхан таныг үг хэлэн хэмээн хүндэтгэмж байна.因此，我想邀请蒙古国议会议员兼交通运输部部长德格萨汗来出席会议并发言讲话。 자, 오늘은 보람 좋은 것 같습니다. 이름이 우리나라 estados
Монгол улсад суугаан зүгээр бүрэн сайд шин минжүү одоо хэлээ тийм төмөр замын замгүүрийн инженерингийн группийн бит менежер Иванчу одоо тавтах төмөр замын үйлчлэгч авсан 尊敬的中华人民共和国驻蒙古国大使馆申文娟大使，此部门经贸部顾问柳清志，经济部秘书长曹越，中国铁建大桥工程局集团公司董事长李国强等出席活动的领导，向大家致辞诚挚的问候。 Замтгэрийн сайд дэлгэр сайханд баярлалаа. бид тав мэдж байгаа одоо 5 дугаар сарын 14-нд анх Монголын бид амсан замын нийтийн одоо байдлын ажлын нийтийн мөнгөд хийсэн. За энэ нийт үйл ажиллагааны дараа тендер шалгарсан тендерлаас тийм одоо замын барилгын гүүрийн одоо зам тээврийн одоо 40 оны энэ групп одоо шалгарч өнөөдөр энэ ажлыг гүйцэтгэхээр Монголын одоо 5 дахь төмөр замтай гарын өсөлт зураг асуудал боллоо. Энэ эсвэл болсноороо барилгын ажил одоо ингээ хоёр төмөр зам, хил дамсан төмөр замыг одоо төлөвлөх одоо ажлын суурь тавигдлаа. Энэ ажлуудаа энэ даруй үйлчлэн нэгснэрээ бол одоо Монгол улс бүгдээ хад улстай хилэлцэн тохиролцсны дагуу Анс мод гашуун спортын төмөр замын ажил, барилгын ажлыг хэлмэгч дараагийн одоо хил бомб болох одоо сэхэ шивээ хөрөнгийн бомб мөн бичигт одоо 100 хатавч хань мадлын бомбууд ингээд дистратор одоо ингээд холбогдоод явнаа гэдгийг одоо та бүхэнд хэлье. Тэгээд бүх хил бомбууд ингэж холбогдсноор өнөөдөр Монгол улсаас одоо петрол экспортлж байгаа ойролцоогоор одоо өнгөрсөн онд 83 сая тонн үрс экспортлсон. Энэ төмөр замыг ашиглалтанд орсноор 165 сая тонн үрсний экспорт болж нэмэгдэнэ. Ингэснээр одоо Монгол улсад орж ирэх валютын одоо урсгал нэмэгдэж Монгол улсын нэг хүн амд ногдох одоо хүн амд ногдох орлого одоо 10,000 доллар төгрөг ийм боломж олцоотой болж байгаамаа. Тэгээ оюун эрдэнийн засгийн газрын хэлүүлсэн 14 мега төслийн анхны болох нэгдүгээр хэрэгжүүлсэн энэ төмөр зам хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлууд өнөөдөр одоо эхлэх энэ гэрээ зурагдаж одоо бодит ажил хэрэг болж байгаа баяртай байна гэдгийг та бүхэндээ илэрхийлье. Баярлалаа та. Замтгэрийн сайд дэлгэр сайханд баярлалаа. Одоо бүгд найрамдах хятад улсаас Монгол улсад суух онц мөнгөд бүрэн ирэхэд ирчин сайд Шин Минжуан таныг бүх хэлбэн хэмээн хүндэтгэмөрий. 感谢德格萨汉部长，现在有请中华人民共和国驻蒙古国特民权申文娟女士向大家致辞。尊敬的德格萨汉部长，尊敬的各位来宾，大家上午好。 За, эрхэм өмнөд ноён хаттай та бүхэн за замтгэрийн сайд дэлгэр сайхан танд энэ өдрийн мэндийг хүргэе. 很高兴今天和大家一起参加我们跨境铁路桥蒙邦一侧铁路工程的这个承包合同的签署仪式。 За, Монгол хятад хоёр орны түүхэнд анх удаа бүтээн байгуулагдж байгаа хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа түлээх баяртай байна. 今天的这个签署仪式也是继1个月之前我们举行的铁路桥开工仪式之后，双方在这个项目合作上的又一个重要的进程。 2025 оны 5 сарын 14-ний өдөр бид хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн шав тавих үйл ажиллагааг хийжсэн. Түүнээс сарын дараа бид энэ бүтээн байгуулалтын ажлыг одоо хэрэгжүүлэх болсондоо түлээх баяртай байна. 中国和蒙古是2个重要的邻国，我们邻里心灵相通，命运与共。
Хятад Монгол хоёр улс бол өөр улсаар холбогдсон мөнхийн хөрш улсаа. 那么中国在推进“一带一路”建设的过程之中，一直把蒙古作为一个重要的合作伙伴。 Бүгд нь Хятад ард улс нэг бүс нэг зам санаачлахыг хэрэгжүүлдэг. Энэ санаачлахын хүрээнд Монгол улсын зам тээвэр болон бусад салбарт хөгжлийг бас авчрах томоохон гарцад бас бид хамтран ажиллаж байдаг. 那么“一带一路”合作的一项重要的内容就是基础设施的联通。那么我们今天签署的这个工程项目合同要实现的就是我们两个国家一个重要的口岸的连通。 Нэг бүс нэг зам гэдэг бол санаачлага бол аливаа улсын дэд бүтцэд ер нь маш их хөрөнгө оруулалтыг хийдэг. За энэ ч утгаараа Монгол улсад хоёр дахь удаага бүгд нь Хятад ард улстай холбогдож байгаа төмөр замын дэд бүтцийн ажлыг эхлүүлж байгаадаа түлхэх баяртай байна. 那么这个铁路口岸的连通是两国“一带一路”合作的一个重要的体现，同时也和蒙古国致力于推进的口岸复兴、经济复兴息息相关。 За энэхүү бомбд холбогдсоноор Монгол улсын эдийн засаг болон хоёр орны ард түмний амьдрал за зам тээврийн одоо хөгжилд ихээхэн чухал ач холбогдолтой тийм том төсөл болно. 那么中国支持蒙古的这个口岸复兴，支持蒙古的这个经济复兴。 Бүгд нь Хятад ард улс Монгол улсын бомбын хөгжил болон ард түмний эдийн засаг, улс орны эдийн засгийг үргэлж мөнхөд дэмжиж байдаг улсаа. 特别是蒙古政府在大力的推动区域发展政策，那么相信这个铁路的连通一定会给整个戈壁地区的经济发展以及蒙古的经济社会发展带来很大的助力。 За энэхүү төсөлд Монгол Хятадын засгийн газар, Монгол Хятадын ард түмэн одоо хамтран зүтгэж байгаа учраас энэхүү төсөл маань гой нутгийн одоо эдийн засгийн хөгжил болон Монгол улсын эдийн засагт томоохон ашиг орлого хөгжлийг авчих гэж найдаж байна. 那么中国的企业有实力有经验来高质量的完成好这个项目建设。 За энэ төсөлд оролцож байгаа бүгд нь Хятад ард улсын компани бол за технологи өндөртэй үйлдвэрлэлийн туршлага сайтай тийм компани байгаа. 那么我们也相信，在这个项目施工的整个过程中，也会得到蒙方的交通部以及相关部门的大力的支持和配合。 За энэхүү төслийн барилгын ажлыг хэрэгжүүлж явах явцад Монгол улсын холбогдох яам тамгын газар холбогдох зөвшөөрөл барилгын ажилд саадгүй явуулах бүх зөвшөөрлийг гаргаж өгнө гэж найдаж байна. 我相信在双方的共同的努力之下，我们一定会实施好这个项目，进一步的深化双方的经济合作，给两国人民带来更多的实实在在的利益。 Хоёр компани хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл хоёр улсын эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд ихээхэн үр нөлөө авчирна гэдэгт би дахин итгэж байгаагаа илэрхийлье. 也请大家继续关心支持中蒙合作。Монгол улс, Хятад улсын хамтын ажиллагаанд та бүхэн итгэлтэй байгаарай. Ичиг сайд шин мужийн баярлалаа. Ирийн хариуцлага зурх ёслолд оролцогч талуудыг дурсгалын зураг татуулахыг урьж байна.